Танаа би туршлага баримтат технологийн сургуулийн 1-р курсын оюутан Бэрэг Шагана. За би өнөөдрийн миний та бүхэнд хүргэх мэдээлэл бол скипчүүдийн талаар Монголын төв хурлын талаас нь мэдээлэл хүргэе. За скипчүүд нь болохоор Евразийн тал нутаг голчлон хард тэнгисийн хойд хэсэг, одоогийн Украин, Орос, өмнөд хэсгийг болон Төв Азид оршин тогтож байсан нүүдлийн амьдралтай эртний хүмүүс юм аа. Скипчүүд нь Иран хэлний бүлэгт хариалагддаг байсан гэж үздэг бөгөөд тэдний хэл нь зүүн Иран хэлний нэг хэсэг нь байсан. Тэгээд тэдний гол нутаг нь болохоор Дунай мөрөн, Адаг, Денефор, Дон мөрөн, сав газрууд мөн Крим, Кавказын хойд хэсэгт байсан. Грекчүүд тэднийг скипчүүд хэмээн нэрлэдэг байсан. Амьдралын хэм маяг эдийн засаг нь скипчүүд нүүдлийн мал аж ахуй, эрхэлж, голон, морь болон үхэр өсгдөг байсан. Тэд байнга нутаг сэлгэн нүүж гэр болон эд хогшлоо тээвэрлэдэг, дөрвөн дугуй тэргийг ашигладаг байсан. Тэд бол түүхэн дэх хамгийн чадварлаг морин цэргүүд байсан. Тэдний гол зэвсэг нь ном сүм байсан бөгөөд морин дээрээс ч ур чадвартай харагдаг байв.